Нэрээс бол let's get it started. Сонсогдож байгаа хоолоо угаасаа модж гин хамар битүүрсэн битүүрээд байна. Тэгэл гаргаал яваад л байна л та. Тэгээд яг нэг юм ханаад хүрсэн юм шиг нэг юм хоолоо өвддөөд нэг ханаад хүрж байгаа юм шиг мэдрэмжтэйгээр одоо явж гин. Хамар битүүрсэн болохоор битүүрж байгаа болохоор угаасаа толгой руугаа жоохон одоо өвдөлт өгж байгаа. Өнөөдрийн байдлаар бол ам дүүнэр бол алдаагүй. Зүгээр л яг л ханаад хүрсэн байгаа юм шиг босч ирлээ. So тусгаарлалтаа бол эхлүүлсэн. Онлайнаар бүх юмаа захиалал гэрээс ажиллах горим руугаа бол шилжчихсэн байна. Хацаар яг хамтран ажиллаж байгаа харилцагчд маань ч гэсэн яг зайнаас ажиллах горимыг бол дэмжиж байгаа болохоор тэрэнд амар happy байна. Өнөөдрийн чекиний хувьд бол юм байна. Сая өрхийн эмнэлгээс орж ирээд үзлэг хийлээ. Шууд цусан дах оксижен, цусан дах хүчил төрөгчийн хэмжээг үзээд өнөөдрийн байдлаар бол 95% таа байна гэдг нь сайн байна гэсэн гэлээ. Тэгээд даралт үтсэн бас хэвийн ямар шинэ тэмдгүүд байна гэж одоо асуулга аваад тэгээд би нөгөө байгаа шинэ тэмдгүүдээ бүгд нь хийлээ. Ийм хүснэг бүрхаараа ama cactus гэдэг нэртэй ууттай юм надад үлдээч авсан. Тэгэл за би ama cactus гэж бодсон. Тэгээд хүмүүс хэлжсэн арбидол өдөрт 2-оор өмнө гэсэн. Дотор 15 шигтэй байна. Тэгэхээр надад энэ бол 7 хоногийн нөөц гэсэн. Тэгээд энийг ciprofloxacin юу юм. Тэ окей. Энийг бас өдөрт 2-оор өмнө 12 цагийн зайтай уун. Тэгээд С болон Д витаминууд гэсэн үү. Энэ витамин D, энэ витамин С өдөрт 1-ийг уун. Тус бүрээс. Тэгээд толгой өвдөөдийг үргэлж авах юм бол энийг угаараа гэсэн юу эсийн гарч чинь ibuprofen унаа гэсэн. Тэгээд яа өнөөдөр би түрүүн юугаа хэмжсэн, халуунаа хэмжсэн 36 байлаа. Тэгэхээр одоо юм байдлаар бол халуураагүй байна гэсэн үг. Тэгэхээр нэг тогтмол өөрийгөө халууны хэмжээл ингээд нэг лог хийгээд явах нь зөв юм байна да гэж бодож байна. Зөвхөн видеон дээр ч гэлтгүй ер нь тэмдэглэл дээр бичиж яваад байвал зүгээр юм байна. Окей. Өдрийн тэмдэглэлээ бас COVID diaries болгоё гэж бодлоо. За тийм байна. Айгуу гоё өчтөр орой би яг PCR шинжилгээнийхээ хариуг 21 цагийн үед авлуу. Хариу нь бол гарч ирсэн 6-8 цагийн одоо хүлээлттэйгээр орж ирэн шүү гэж хэлсэн учраас 21 цагийн үед авсан. Тэгээд одоо бол өглөөний 11 цаг болж байна. Тэгэхээр бүтэн сайнны өглөөний 11 цаг болж байна. Тэгэхээр шууд өрхийн эмнэлгээс ирээд үзээд эхний одоо эмчилгээ эхлүүлж байгаа нь бол айгуу гоё байна. Би л арай бас ийм хурдан байхгүй болов уу гэж таамаглаж ийсэн. Биелэн байсан. Гэхдээ яг бас эхний үздэг шууд ингээд харцсангуу шуурхаа ирээд хийгээд үзчихэж байгаад нь айгуу талархлаа. Гоё байна. Яа. Маргааш уулзъя. Эсвэл дараагийн клипээр уулзъя. Өчтөр авчирч өгсөн энэ өмнөдийг хийсээ судлаа л да ямар учиртай юм бэ тэрийгээд. Тэгэхээр арбидол нь болохоор томгийн үндэсний төвийн вебсайтээр бичсэн байгаагаар бол вирусын эсрэг болон дархлааг тэтгэх үйлдэлтэй эмийн бодис томгийн А болон Б хэв шинжийн вирус амьсгалын цочмог халтай хам гэхүү вирусын саатуулах үйлдэлтэй вирусын липид бүрхүүл эсийн мембрантай нэгдэх үйлдэлийг дарангуйлан вирус эсийн дотор нэвтрхийг саатуулдаг үйлчилгээтэй. Зарим үгнүүдийг нь бол би бүр тусдаа арьсажиллагааны видеоноор ашигламаар л өгнөд байна. Хүний биеийн дархлааг сайжруулж вируст болон бактери талдвараас хамгаалах үйлчлэг үзүүлдэг вирус талдварын үйдэх эмчилгээний өгөөж нь цочмог хордлогын болон эмнэл зүйн бусад шинжийг намжааж өвчл үргэлжлэх хугацааг богиносгодог. Хор багтаа эмийн тоонд ордог бөгөөд заагдсан хэмжээгээр өгөөж хэрэглэсэн тохиолдолд хүний биеийн махбодод ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Өдөрт 2-оор уулж байгаа 12 цагийн зайтаагаар одоо баг нэг нь арай болоогүй. Температур 35.6 гэж шүү. Та болно. Ciprofloxacin. За энэ болохоор би яг монгол хэл дээр бол их юм болсон. Гэхдээ англиар бол хоёр нийтлэл болсон. WebMD нөгөөхнийхөө Wikipedia дээр бол байсан. Fluoroquinolone гэдэг төрлийн антибиотик юм байна. Өөрөөр хэлбэл бактерийн одоо халдварыг бол эмчлэх зорилгоор бол ашигладаг. Тэгээ янз бүрийн ялангуяа joint infection буюу үе мөчний холбогдолтой өрсөлийг бол
халдварыг бол дарддаг энэ дотор явж жагаад respiratory tract infection буюу амьсгалын замын халдварыг бол эмчлэхэд бол ашигладаг гэсэн байгаа. WebMD дээр нэг бас зүйл байсан нь би зүгээр энэ дурдаад өнгөрье гэж бооцсон. Энэ болохоор бактерийн өсөлтийг бол зогсоох замаар бол ажилтдаг бөгөөд зөвхөн бактерийн гаралтай халдварыг бол дарах одоо үйлдэлтэй энгийн ханиад болон томуу зэрэг вирусын гаралтай халдварын эсрэг бол ашигладаггүй гэсэн байгаа. Бусад өөр юмнуудад бол хоршуулан хэрэглэж болно гэсэн. Тэгэхээр яг одоо бас надад дээр вирусын гаралтай одоо халдварын эсрэг болоод бактерийн гаралтай халдварын эсрэг хоёр юмыг бол болгож байгаа. Энэ нь бол антибиотик юм байна. Би энийг антибиотик мөн эсийг бол мэдэхгүй байна. За тэгээд витамин D, C2 бол яриад байлгүй ойлгомжтой биз дээ. Тархлаад бол дэмжих зорилттой хоёр юм байна. Температурын хувьд сая бол харчлаа 35.3-тай. Дуу бол та нар сонсогч байгаа жоох юм гуншуу бол байна. Хамар бол өглөө бас битүүрц ирсэн. Тэгээ би бас өглөө одоо хамраа бол угааж байгаа нөгөө усаар ингээд нөгөө шүтээ хамрын би холоод ирье. Одоо угаасаа ийм water pulse гэдэг юм байсан баггүй юу? Энэ болохоор насан туршсан хүмүүсийн хошуу. Хүүхдийнх нь болохоор ийм хошуутай байдгийн байлээ. 300 мл ус бол багтдаг. Энийгээ дагаад nasal rinse salt гэдэг юм давстай. Нэг пакетийг нэргүй хийгээд ус хийгээд тэгээд доош нь харуулад тэгээ энэ дээр нөгөө юм товчтой юм билээ. Тэгээ энэ дээр нь дарангуут ишигээ агаар орж эхэлдэг. Тэгээ өөрөөр хэлбэл хүндийнхээ хүчээр ингээд доошоо юулэгдээд энэгээр ингээд гарна гэсэн үг л дээ. Тэгэхээр хоёр нүхээр ингээд ээлжилж цэвэрлэх зорилготой гаргаж ашиглаж байгаа. Яг л ханиад хүрсэн юм шиг шинж тэмдэгтэй их жоохон нэг тийм амархан идэгчих ханиад шиг биш нэг жоохон тэ нэг баг зэрэг хүндэрж байгаа ханиад ч юм уу тэ нэг тиймэрхүү мэдрэмж бол яг одоо надад бол өгч байна. Өглөө бас дахиад над руу хэсгийн хорооноос залгасан өчигдөр эмч ирж үтсэн бол өрхийн эмнэлгээс эмч ирж үтсэн бол өнөөдөр хэсгийн хорооноос залгаж байна гэж хагаад над руу чекин хийсэн. Тэгээд ям зүрийн юм бол хэлээд над руу ич рүүгээ залгаарай гэдэг айгуу nice. Яг онцгой байдлын хата холбоотой юм уу? Яг ямар хэсгийн ороо юм бэ сайн мэдсэн үү? Тэгэхээр ямар ч байсан PCR өгөөд системд ингээ яваад орчингууд ингээд айгуу гоё юм support system бас гараад ирдэг юм байна. Иргэн тойронд яаж хийж ийн дагаад яг би нөгөө дэжгүй гэртээ ингээ бас байгаад байгаа болохоор нэг тийм хэрэгцээ нь бас гараагүй байх шиг байна. Гэхдээ юм системтэй байгаа гэдгийг мэдэх бол гоё юм. Нэмээд бас гэр бүлийнхэн ч гэсэндээ бас амар зайнаас айгуу спортлж байгаа. Ийм тойрсон юм дэмжих системтэй байх айгуу гоё юм байна гэдэг мэдээ. Гэр бүлийнхэн найзууд бүгдээрээ чи хэрэгтэй юм бол хэлээрэй зүгээр үүдэнд чи явж supply drop хийхэд бэлэн зүгээр салгаад хэл битгий хичээдэй гэж найзуудтай загнуулж байгаа. Би зүгээрээ би юм хөргүүлээд авчих зүгээр хэлээ. Аваачид өгчнө гэд тийж байгаа. Тэгэхээр баярлалаа. Хайртай шүү гэж байгаа би өөр амсуу ямар тийм хайрлуулсан мэдрэмж надад төрж байгаа. За тэгээд өнөөдрөөс бол эргээд гэрээс ажиллах горим руугаа болов шилжиж байна. Anu орчин нэрээрээ өөр тийм зөвлөх үйлчлэгээ үзүүлэх тийм гэрээнүүд консалтенси болж явж эхэлсэн. Хэрвээ миний 7 бол 8 дугаар сарын 7-8 дугаар сарын төсвийн видео хөр үзчихсэн бол энэ талаар бас хальт яриад өнгөрч ирсэн. Тэгэхээр бас ийм зайнаас ажиллах горим, зайнаас ажиллах боломжоор бас хангаж байгаа бас харилцагч нартай баярлалаа. Яг ийм өссөн байгаа нөхцөл байдалд ч гэсэндээ яг ийм технологийн компани юм уу угаасаа зайнаас ажиллах боломжтой бол хангаад өгшөө заавал биеэр очиод ах шаардлагагүй гэх мэт. За дараагийн чекинээр уулзъя. Өнөөдөр бол rough байна. Түрүүн халуунаа үүсгэхэд 36.1-тэй байсан. Тэгэхээр халуураагүй зүгээр. Гэхдээ өчигдрийн энэ чекапыг хийснээс хойш ерөөхдөө ингээл ядраал нүур ам ингээд нүд ам бүрэлзээл унтмаар санагдаал яваадсан. Бүр сүлдээ за ер нь унтъя гэл эрт унтсан. Өнөөдөр би яг энэ чекапа хийх гээд ажлынхаа офисын өрөөнд орж ирээ суудсан байна. Түүнээс биш өглөөч юм би өөр ор хаваарал эргэлдлээ. Ядраад идэм байна. Уг нь нэг тийм өвдөж юм халрууд байгаа юм байхгүй зүгээр ингээд ямар ч ирч хүчгүй ингээл гэл байж юм. Имээ ууж байгаа. Тогсон цагтаа айгуугаад явж байгаа. Тэгээд нөгөө хамар битүүрээд нус гойжод байгаа. Айгуу ойр ойрхон хамраа нээж байгаа. Тэнгүүтээ хамгийн санаа зовж байгаа нэг хэсэг нь энэ хэсэг амар хуурайшж байгаа миний хувьд. Тэгэл тос түрхээл маск тавиал нэг гоо ингээл тослол дөнгөж бараг шахуу тосолж дуусгаал дараагийнх нь
нэг цаг нь болчихно. Бараг. Тэр нь жоохон хайр. Тэгэл дахиад эхнээс эхэлж байгаа ч энэ хэсгийн хамарны энэ хэсгийн арьсны арчилгаа. Өнөөдөр өрхийн эмнэлгээс илж үзэх хэвээр. Над руу өдөр бүтэнсээ өдөр залхахтаа хэсгийн ороос залхахтаа 2 өдөр эмч очиж үзнэ гэж хэлсэн. 2 хоногийн өмнө л үнэн цоглог байсан. Би бол зүгээр ингэж явж исэн чинь одоо болохоор жоохон юм ярцсан байна. Тэгтээ би нэг юмд айгу баярлж байгаа. Юу гэхээр баярлахын чашаа би 5 сарын 4-нд 2 вакцина одоо 2 дугаар турмаа хийлгэж бол дууссан. Тэгээ вакцина хийлгцэн учраас миний одоо би ингээ гэрээсээ имшүүлж болж байгаа. Гэртээ өөрөөрөө ганцаар өөрөөрөө тусгаарлаад ингээ гэртээ бол байж болж байгаа. Эмнэлгийн одоо үйлчлэг авах шаардлагагүй, эмнэлэгт хандах шаардлагагүй байгаад байгаа гэж байгаад байгаа. Тэгэхээр хэрвээ вакцина хийлгээгүй байсан бол бүр амар асуудал бүр шал өөрөөр иргэцэн байх байсан баг та гэж бодоод өөрийгөө вакцина хийлгэсэнд айгу баярлж байгаа шүү. Вакцин бол яг нөгөө намайг бол халдвар авахаас урьсан сэргийлэх нөлөө бол байгаа. Гэхдээ 100% хамгаалах бол шаардлага бол байхгүй. Тэрийг бол вакцины тухай мэдээллүүд та нугасаа харж ирсэн байлгүй. Хэрвээ туссан тохиолдолд одоо өвдсөн тохиолдолд альва одоо хүндрэлийг бодвол намжаах боломжтой байгаа учраас вакцины хийлгсэн болохоор би үдээд иймэрхүү байдалтай ингээд гэртээ өргөд засгаарлцсан камер руугаа ирээ сууж байгаа гэж бодож байгаа шүү дээ. So yeah. Good job ана вакцины хийлгэсэнд. За эмч ирсэн дараа дахиад дараагийн апдейт хийнэ гэж. Вакцинтай болохоор айгуу дэжгүй нөгөө гайгүй байгаад байгаа гэж бодоод айгуу баясаа суугаад байгаа шүү дээ. Ер нь бол вакцинтай хүмүүс одоо хэрэг хөнгөн хэлбэрээр өгдөг гэрээр хяндаг. Бид нар одоо нөгөө арга хэмжээ нь бол ерөөхдөө хүний хуцаар хянана. Очиж үзлэх юм. Тэмүүтээ одоо хүндрэх магадaltaй ч юм уу эсвэл харах хож хүчтэй ч юм уу тийм хүмүүсээ эмнэлэг төвлөрөх хараа явж байгаа байхгүй. Зөв. Би гайгүй байна уу? Гай. Тэ. За баярлалаа. Тэс тоос өргөжлөөс айцсан уу? Тоос өргөжлөө. Чи орж ич чадахгүй байж байгаа юм. Өнөө өглөөний хамар битүүрхгүйс ирлээ. Дуу хоолойчсан айгу айтайхан болцсон байна. Ер нь өчигдөр үдээс өмнө бас тийм сайн байгаагүй. Үдээс хоош хамаагүй цоглог болж ирээд би заавал энэ цоглог айтайхан болоод байгаа нь зөвхөн өнөөдрийнх юм биш байгаа гэж бас санаа зовж ирсэн чи өнөө өглөөс ирэхдээ бас харьцангуй гайгүйс ирлээ. Гэхдээ жоохон толгоо болол өвчин орж байна. Тэг өнөөдөр дахиад халдвартаас залгасан над руу халдварт өвчин судлын цэнгээс. Тэгэхээр над руу энэ хугацаанд өрхийн эмнэлгээс 2 удаа залгасан, халдвартаас ингээд нэг залгалаа, хэсгийн хорооноос залгасан. Нэг нь юу байлаа? 4-5 байгууллагад амнаад үндсэндээ намайг ингээд мэдж ингэсэн үг. Кэрлээд явж байгаа юм байна. Бүртгэл хийгээ сайн асуулга авсан. Ер нь яасан ямар шинж тэмдэг юу юусан. Тэгэл миний нөгөө зам мөрийг бас мөшөж байгаа хэмдээ таарлцсан өөр надаас 1-р хавтагч болсон байх боломжтой хүмүүсийн бүртгэл мэдрийг үл асуугаад явж байна. Тэгэх мэтчлэн. Зя. Сэна. За хэд өдөр нэ? Карантины 6 дахь өдөр. Өнөөдөр бол бүр амар гоё мэдрэмжтэй байна. Өглөө босоод өглөөний хор рутин юм хийгээд, ажиллаа хийгээд гэрээсээ хэсэг brainstorm хийж байгаа. Зайнаас яг ажлын офис дээр очиж ажиллаж байгаа юм шиг үр бүтээлтэй бол биш л байна л да. Гэтэ айгүй хөл хорионд орсноос хойш эхний өдрүүдтэйгээ харьцуулахад хамаагүй үр бүтээмжил нэмэгдсэн. Ядраад исэн юм билэ. Тэнгүүт одоо бол хамаагүй дээр болж ирж байна. Өдөр хальт завсарлахтаа зүгээр бас л амжууллаа шүү дээ. Гэр орноо бүр цэвэрлэлээ. Шал малаа угаалаа. Тэр чинь үгүйсэж явах ирч хүчтэй байгааг илэрл байгаа тийм. Тэгэхээр хэрвээ яг эрг диагноз авсанаас хойш өнөөдөр 6 дахь өдөр гэж бодохоор магадгүй яг анх халдвар авснаас хойш тооцоод үзэхээр би хамгийн багадаа бол 11 дахь өдөр нь болж байгаа юм байна гэж бол тоосон өдөр миний зүгээр таамаглаж байгаагаар эх 7 хоногоос эргээд яг ажилдаа явна гэхээр амар excited байна. Би юу өвдөд байгаа мó жаргаад байгаа мó
Гоё ингээд найзууд гэр бүлийнхэн үүдэн дээр ингээд гоё supply авчирч унгаагаад хаалга тогшчулдээ чид юм аваарай гэж яваад байдаг гинэ. Хана шинэ Монголд харуус авчирч өгсөнд баярлалаа. 36.1 байна. Чүшгүй. Ашгүй халуураагүй хэрэг байгаа. Өглөө босоход хамраа битүүрээгүй зүгээр сэрсэн. Дөнгөс сахныг үртэл яг хоолоо жоох ингээ хөндөрлээд тэгээ нөгөө юм ярьж болдгоо штэ хоолоо ингээ засмаар болоод идэг. Тэгээ хоолоогоо залсан ч гэсэндээ зүгээр болдоггүй ингээ тэглээд идэг. Тэгээд тэгэж байж байгаа сая л ингээ хоолоо арайны гайгүй гарч эхэлж байна. Гэхдээ дуу сонсогдод арцсан гайгүй байж болох ч гэсэн надад болох юм чи ингээ юм бөөгнөрсөн байгаа мэдрэмж бол байгаад байна. Тэгэхээр хоолойны асуудал бол байгаад байна. Амьсгалын зам дээр бол гайгүй арай гайгүй болцсон. Гэтэл одоо ингээ амьсгал авахд жоох имзэг байгаа нь бол мэдрэгдэж байна. Тийм байна. Өнөөдөр чинь хэд өдөр нүлээ 7 юу? 7 дахь өдөр нь. Тийм биш үү? 7 дахь өдөр нь. 3 хоног болцсон. 2 хоног болцсон. Хай. Тэгэхээр хамгийн сүүлд влогтой ярилцсанаас хойш бол бараг 2 өдрийн хугацаа өнгөрсөн байна. Баасан гарагт айгүй өөдрөг ингэж явж байгаад бям гарагт босоод унтарсан байд юм аа. Ерөөсөө бям гарагт би орноосоо ч босч чадаагүй. Зүгээр ингээл унтаалээс ерөөсөө босч чадахгүй, үндийж чадахгүй. Тэгэд юм влог хийх, өмнө амар ажил амжуулна гэж бодож исэн гэрээсээ орчин production-тай болоод харилцагчийн зарим ажлууд дээр nope. Хасуу дээр зүгээр орон дотор унтсан байдیں۔ Хүмүүсээ басаж болохгүй юм биш үү? Чи ингээд олон юм яриараа гэж байгаа юм шиг л хасуу дээр намайг орноос босгосонгүй. 5 дахь оройн энэ влогийг зөв ингээд эврэлээ сууж байхад бас яг анзаарчихсан юм байсан. Google Apple хоёр хамтраад юм exposure notification буюу яг хавтлын тухай юм мэдээллийг өгөх боломжтой тийм функцийг бол нээжсэн. Хагасаа өдөр өнгөрсөн 7 хоногийн хамгийн анхны шинжилгээгээр нөгөө эрэг гарсан өдөр бол шууд надад эрэг гарлаа гэдэг мэдээлэл гэргээс ирээл араас нь шууд үргэлжлээд энэ бусад хүмүүст мэдээлэх үү гэдэг notification нэмээс чинь ороод ирж байсан холбоостой. Тэгээ холбоосон дээр нь дараад яваад оронгууд шууд exposure notification-ыг сүүлийн одоо надтай миний одоо нэгдүгээр хавтлах юм уу да. Тэр хүмүүс мэдээллүүд бол очих тийм функц бол нээлттэй болцсон. Тэгээ би тэрийгэд идэвхжүүлсний дараа бол шууд яг сүүлийн хэд хоногч байсан ямар ч гэсэн миний уулзсан ойрхон байсан хүмүүс рүү шууд notification-ууд нь очоод эхэлсэн байлээ. Надад бас яг ийм мэрсэн шүү гэсэн юм хүртэл харуулжсэн. Тэгэхээр энэ систем ажиллаж байгаа гэдгийг бол мэдхээгүй таатай байна. Нөгөө хүндээ гол нь нөгөө нэг надаас очсон шүү гэдэг одоо мэдээлэл нь очихгүйгээр юм мэдэгдэхгүй байдлаар таймартаж нэгдүгээр хавтал болсон байх магадaltaй шүү гэдэг мэдээлэл бол очоод байгаа нь бол хөнгөн хүмүүс магадгүй тэг хөнгүүт нь шинжилгээ өгж үздэг ч юм уу гэх мэт байдлаар яг урьдчилан мэдээд халдрыг улам бүр түгээхээс solution сэргийлэх боломжийг бол олгож өгч байгаа юм систем бол ажиллаж байгааг мэдээгүй баяртай байлаа. Тэгэхээр хэрвээ та нар аль хэдийн саний exposure notification-ыг тасаагаагүй байгаа бол хайж үзэж агаад тэр мэдээллийг нь бол идэвхжүүлээрэй гэж үсэ. Би дэлгэрэнгүй мэдээллийн тухай бичсэн байсан Монгол дээр гаргацаас тэр мэдээллийг видеонд тайлбар хэсэгт оруулчихыг орж үзээд яагаад exposure notification асаахан зохимжтой вэ гэдгийг нь бол дэлгэрэнгүй тайлбарлсан тэрлүү орж уншиж үзээд өөрийнхөө утсан дээр өөрийнхөө хоолой төхөөрөмж дээр бол энэ мэдээллийг нь хуваалцах тэр боломжоор нь хангаарай гэж хүсмээр байна. За тэгээд өнөөдөр болохоор ганцаараа одоо тусгаарлаж байгаа. Тусгаарлалтай маань 9 дэх өдөр маргааш бол би тусгаарлалтаас гарч болно. Тэгэхээр ингээд гэртээ ингээд унжиж байгаа сүүлийн өдөр болж байгаа учраас өнөөдөр ерөнхийдөө влог бол дуусах ба. Одоо бол хамар жоохон битүү байдалтай хэвээрээ байна. Халуураагүй хэвээрээ. Ашгүй. Тэгтээ хоолоо бол жоохон юм сэргэнсэн байгаа. Тэгэхээр маргааш гарч би дахиад имлэгт үзүүлээ. Түр бусад энэ цээж мэжнийхээ зургийг авахуулаад цээжний нуушгины зургийг авахуулаад тушны зургийг авахуулаад тэгээ цаашаа яах нь гэд бас өөр дараагийн арга хэмжээнүүдийг нь авна. Тэгээд маргааш ч нөрх имлэг орж бас идгсэн гэдэг бичгийг хэлэх юм билээ. Тусаад идгсэн. Тэгэхээр энэ видео бас яг зарим хүмүүст бас тусалсан гэж найдаж байна. Бас яг начийн ганцаар ингэж
тусгаарлаад байж байгаа хүмүүстийг хань болсон байх гэж найдаж байна. Тэгээд вакцина хийлгээрээ вакцина амрагдсан учраас би бол гэрээс эмчлүүлээд авах боломжтой. Гэртээ одоо өөр эмчилгээ хийлгээд зайнаас ингэж эмчлүүлээд авах боломжтой. Гэрээсээ бас ажиллаад авах боломжтой байсан. Тэгэхээр вакцины дархлаажуулалтанд хамрагдаж вакцина хийлгээрэй гэж уриалмаар байна. Видео таалагдсан бол лайк дараарай. Дараагийн видеогоор 3 өдөр томьёотгүй иргэд олзъя.